Яасан байцгаанууд тэгэхээр саяхнаас ер нь хятад эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль явуулахгүй. Тэгээд одоо ингээд сурлага одоо ер нь ирээдүйд ингээд зөндөө юмдад айгүй чухал үүрэгтэй байх. Гэхдээ эрүүл мэнд амьд байх нь илүү чухлаа гэсэн тиймэрхүү бичлэгнүүд явуулаад хятадаар ч гэсэн нэлээд их юмнууд болсон. Тэр нь яагаад тийм болсон бэ гэхээр Гуанчжоуд байдаг нэг 10 жилийн сургуульд 7 настай хүүхдүүдэд дунд ингээд шинжилгээ авсан байсан. Тэгээд тэрийгээ болохоор эцэг эхчүүд ерөөсөө мэддэггүй. За тэгээд тэрийг нь болохоор аав ээжнэр нь гэртээ байхад нь ингээд ариутгаж байгаа нөгөө хөвөн юмнууд нь гарн дээр нь наалдастай байсан юмнуудыг нь анзаараад энэ юу болсон бэ гэж хүүхдүүдээс нь асуусан чинь зарим нь хэлээгүй, зарим нь болохоор манай сургууль дээр ингээд цус авсан эмчнэр ирсэн гэсэн тийм тайлбар тавьсан байсан. За тэгээд эцэг эхчүүд нь уурлаад яагаад ингээд манай хүүхдүүдээс ингээд цус авчаад биднэрт яагаад мэддэхгүй байгаа юм бэ гэсэн чинь сургуулаас нь мэддэхтэй болохоор за энийг болохоор багш нар нь мартсан байж магадгүй. Зүгээр ер нь бол эрүүл мэндийн шинжилгээ хийх гэдэг ийм одоо цус авсан юм аа гэсэн чинь энийг бидэнд мэддэгдэх хэрэгтэй шүү дээ гэж сургуультайгаа холбогдох гээд эцэг эхчүүд нь ингээд нэгдээд ер нь юу болоод байгаа яах гээд бүгдээрээ ингээд цугдарсан гэсэн чинь сургуулаас нь ер нь бол дахиж ямар ч хариу өгөөгүй, багш нарын ч гэсэн дахиж ингээд тайлбар хийгээгүй. За тэрнээс нь болоод эцэг эхчүүдээс хүүхдүүдээ сургууль явуулахыг хүсэхгүй байх гэдэг одоо ийм одоо уриалга гарчихсан байгаа. За тэгээд энэ нь бол ер нь яагаад ингээ хүмүүс том эцэг эхчүүд нь айгаад байна вэ гэхээр одоо ингээд нэгт болохоор ингээ хэлэхгүйгээр ингээ хүүхдүүдээс цус ингээд янз бүрийн шинжилгээ авч чинь те. За тэрүүгээрээ дамжуулаад донор болох магадaltaй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр нэг хэдэн жилийн өмнө Малайзын удирдагч одоо хятадд айлчлал хийх хугацаанд нэг бичлэг байдаг. Айлчлал хийж байгаа хугацаанд тэр үед нь тэрэн дээр бичлэгэн дээр болохоор уйлж байгаагаар гарч ирдэг Малайзын удирдагч. Тэгээд гэхдээ тэр үеийн яг уйлж байгаа хэсгийн эдитлээд тэгээд яг яагаад уйлаад байгаа тэр үед ярьж байгаа юмнуудыг нь гаргадаггүй. За тэр нь тэгэхээр юу болсон бэ гэхээр Малайзын удирдагчийн хүү Америкт сурж байгаа хугацаанд эрүүл мэндийн асуудлаас болоод буцаж ирээд Сингапурт эмчилгээ хийлгэж авах хугацаанд донор хэрэгтэй байна гэд одоо дотор эрхтний донор хэрэгтэй байна гэд тэр үед нь болохоор хятад айгуу дайжгүй штэ гэд хүмүүс санал болгоод хятад очоод 3 сарын дотор одоо ингээд донороо олоод тэгээд эрхтнээ ингээд шилжүүлэх тэр одоо эмс засал нь амжилттай болсон байдаг. Тэнгүүд ингээд зөндөө олон орн тэрийг нь айгуу гайхдаг. Яагаад ийм хурдан хугацаанд одоо ер нь бол 3 сарын дотор донор олно гэдэг бол маш үнэхээр хурдан хугацаа. Хүн ихтэй байсан ч гэсэн үнэхээр маш хурдан хугацаа. Тэгээд одоо Америк ч гэх юм уу одоо ингээд том орнуудад одоо ер нь бол ингээд мис засал хийлгэсэн эрхтэн шилжүүлсэн гэд тэр тоо баримт нь бүгдээрээ яг одоо хэдэн мянга хэдэн зуун хэд гээд яг тоо баримт нь бүр ингээд нэгж тоотойгоо ингээд байж идэг. Гэхдээ хятад улсд болохоор барагцаагаар тоо идэг. Хэдэн мянгаас хэдэн мянган хооронд байхаа гэсэн тийм тоо идэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол эрхтэн шилжүүлэх одоо тэр мис заслыг зөндөө олон газар бүртгэлгүйгээр хийсэн байдаг. За тэгээд тэрнээс ер нь бол тэрийг бол зөндөө олон хятад хүмүүс бас өөрсдөө мэдж байгаа. Тэрнээс гадна ингээд саяхан бас энэ жил ингээд хүүхдүүдээс шинжилгээ аваад одоо цус аваад за тэгээд тэр нь болохоор ингээд эцэг эхчүүд нь хэлэхгүй. Тэгээд зарим эцэг эхчүүд нь хүүхдүүдээс асуусан чинь энэ одоо ингээд нөгөө нэг цус авч байгаа нь болохоор ер нь бол бидний нууц шүү. Аав ээжтэй хэлж болохгүй шүү. Айгуу чухал гэд тэгээд хэрвээ хэлэх юм бол одоо ингээд оноо хасан шүү гэд нэг тиймэрхүү юмнууд хүүхдүүдэд ярьсан байлаа. За тэгээд тийм болохоор хүүхдүүд одоо эцэг эхчүүд нь айгаад маш олон эцэг эхчүүд зөвхөн Гуанчжоугийн одоо сургуулийн эцэг эхчүүд биш өөр газрын эцэг эхчүүд ч гэсэн ер нь бол урайлаад одоо ингээ хүүхдийнхаа эрүүл мэндийн төлөө ирээдүйгийнхэн төлөө ингээд би бас хүүхдүүдээ хичээл сургуультанд явуулмааргүй байна гэсэн тийм урайлгынууд айгүйх гарсан байлаа. Тэгээд одоогоор юу болж байгааг нь би бас ингээд судлаад тэгээд та бүхэндээ мэдээлэлд явуулна. Баярлалаа.